За тэгэхээр нэг 4-5 хоногийн дотор дахиад бүтцээ оруулж ирж байгаа л да. Түрүүн одоо бүтцээ оруулж ирэхгүй уул нь бүтцээ оруулж иж дараа нь бүрэлдэхүүнээ томжих хэвээр. Тэрнийг яаж тойрсон бэ гэхээр хуучин засгийн газрын бүтцээр явж байгаа гэж тойроод тэгсэн мөртлөө яг нэг хууль хэлцүүлэх явцад болохдоор ерөнхий сайдын мэдэлт биш засгийн газрын хэрэглэх газрын харьяанд аваачаад ингээд яг бүтцийн шинжтэй юм зүйлүүд хийсэн л дээ. Тэгээ одоо үндсүүлийн цэцтэгүүд бас та нар тэгээ аргалаад гарах л байх л та. Тэгэхээр ер нь бол энэ одоо энэ хууль бүтц оруулж байгаа гол үндсэн шалтгаан нь бол төсвийн тодголыг хийхдээ ард иргэдийн саналыг авахгүйгээр өөрөөр иргэд мэдэх хэрэггүйгээр тэр одоо төслийг хийж байгаад харамсаж байгаа. Гол одоо өөрчлөлт нь энэ л байгаа. Та нар мэдэх шаардлагагүй. Бид нар бол та нарын төссөн татварыг дураараа зарцуулна гэдэг энэ концепцийн үдэн дээр энэ одоо хууль орж иж байгаа. Тийм учраас энэ дээр бол ардсан намынхан одоо эсэргүүцэх ёстой. Яг энэ заалт дээр. Мэдээж бүтцүүрэлтгүүний асуудал бол тодорхой явж таарах байх. Тэгэхээр их хурлын хууль тогтоомжийн тухай хуулийн 41-9 дээр хэрв засгийн газрын бүтцэд бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийг оруулж ирэх юм бол үзэл баримтлалын хувьд тусад нь хэлсэн гэж. Заавал үзэл баримтлалаас тусдаа бичвэрт шаардах шаардлагагүй. Тэгвэл тусад нь хэлсэн гэж. Тэгэхээр тусад нь хэлцэхдээ тэр нэг дагуулж одоо төсвийн тухай хуулийг оруулж ирэх тухай асуудал энэ хуулийн дээр чинь байхгүй. Ер нь бол энэ нэг удаагийн өөрөөр засгийн газрын зандан шатар даргын ерөнхий сайдын нэг удаагийн энэ засгийн газрын бүтцийг батлах, бүрэлдэхүүнийг батлах энэ хуулийн дагуу суур хуулиуд орж иж тэр нь өөрчлөгдөж ерөөсөө болохгүй байхгүй. Энэ бол асар том одоо хуулийн хулгаануудад орно. Ингэж одоо ард иргэдийн мэдэх эрхийг хааж ерөөсөө болохгүй. Тийм учраас энэ хуулийн дээр би эсрэг байгаагаа илэрхийлье. За хоёрдугаарт нь өнгөрсөн бүтэнсээ өдөр энэ төрүүчийн бүтэнсээ өдөр би Лавгсран ерөнхийлөгч Монгол банкны ерөнхийлөгч Лавгсран болон Хаан банкны гүйцэтгэх захирал мөнхтөө нартаа уулзсан. Тэд нар бол надад хэлэхдээ хуучнаараа тэтгэврийн зээл явахаар болсон гэж хэлээд нэгдүгээр өдөр өнөөдөр хэвлэлийн хурал хийнэ гэж амласан. Гэвч хэвлэлийн хурал өнөөдөр хүртэл хийгээгүй байна. Дахиад анхааруулъя. Дөрөвдүгээр өдөр хүртэл хийхгүй чулууны хуралдаа хийхгүй бол дөрөвдүгээр өдөр би ард иргэдэд энэ одоо 5 дахь өдрөөс эхлэн жагсаа зохион байгуулна гэж уриалнаа. Манай ахмадууд бүгдээрээ гараад ирнэ. Тэртээ дэргүү 100% төлөлтөө тэр зээлийг хаах ямар шаардлага байгаа юм бэ? Тэр ахмадууд өнгөрөөд өглөө өгөхөд ард нь батлан дагч хүүхдүүд нь бүгдээрээ төлдөн шүү дээ. Ямар ч одоо юу гардаггүй шүү дээ. Одоо зээлийн эрсдэл гардаггүй шүү дээ. Тэгээд ахмадууд хэдэн дөрөв аваад зээлээ төлөх нь та нарт ер нь ямар хамаатай? Тийм учраас энэ Лавгсран ерөнхийлөгч тэр томоохон зээл өгдөг хоёр төрийн банк Хаан банкны зээл өгдөг тэр захирлуудтайгаа хамт гарч ард иргэдэд зөв мэдээлэл өгч доошоо тэр дүрм журмаа хурдан шуурхаа хүргэх тэр ажлаа хийгээрэй. Шаардж шүү. За ерөнхий сайд хариулт өгье. За бүх чулууны бүрдэр жигшүүний улсын хурлын дэд дарга асуултанд хариулъя. За бүрдэр жигшүүн бол хуулиа сайн мэддэг дуршлагатай парламент ч гоо. Яг төсвийн тодголыг одоо өнгөрсөн онд хэлж байгаад төсөв баталж байгаад яг энэ хууль чинь мөрдөгдөөгүй. Тэр үе та энэ асуултыг тавьж байгаа засч ийсэн бол болох байсан. Өнөөдөр 7 хоног 14 хоног үтгэл өдөр хоногоор дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж геополитикийн нөхцөл байдал хурцдаж байна. Одоо би анх томилогдож явах үед нөөцний үн түүнээс шалтгаалсан түүгээд үнээс шалтгаалсан төсвийн орлогын бүрдэлт 2.3 их найдаар тасах байсан бол одоо өнөөдөр 3.3 их найд болоод 7 хоногийн дотор 1 их найдаар одоо орлого буурч байгаа дүнтэй байна. Ийм өөрчлөлтийн нэр үед органик хуулинд процессын хуулийг заагаад тэрнийг дагаж мөрдөх. Тэгээд гадаад дотоод давгчгүй хүчин зүйл олон өөрчлөлтүүдийг өөрчлөөл улсын хурл батлаад явах бүрэн болцооддаг уулын сайн мэдж байгаа. Тийм учраас их хурлын дадраг маань найз маань бас одоо улс төрч гэж байгааг ойлгож байна. Түрүүн болохоор байнгын орон дээр дэмжээд үхлээд эсний чинь санаж байна. Баяр хүргээд эсэ. Тийм учраас нэг л үгээрээ байгаа ч гэж хүсэж байна.